Сайн байцгаана уу? G-Crime Sog байна. За энэ удаагийн хэрэгээр Турк улсын Diyarbakir хотын Тавшан Тепе гэх тосгонд хэргийн талаар та бүхэндээ ярьж өгч байна. За Нарийн Гюран гэх 8 настай охин 2024 оны 8 сарын 21-ний өдөр гэрийнхээ ойролцоох сүмд Куран судрын хичээлдээ явахаар гарсан юм байна. За Куран судар гэдэг нь болохоор одоо ислам шашны бага хүүхдүүдтэй багаас нь заадаг тийм шашны гол ном юм бэлээ. Тэгээ уг хичээл нь өдрийн 3 цагийн орчим дуусаад одоо хүмүүсийн хичээлдээ хамт явдаг хүүхдүүдтэйгээ эргээд хамт гарсан юм бэлээ. Нарын охин гэрлүүгээ харахаар найз нараасаа салж явсныг нь гэрчлэх ойролцоох гудамны камерт түүний хамгийн сүүлийн дүрс бичигдэж үлдсэн. Тэгээ Нарын өдөр нь Куран судрын хичээлийн дараа одоо үеэлүүдтэйгээ тоглохоор нагцынхаа руугаа явсан гэдг нь тогтоогдсон юм бэлээ. Харин орой болоход Нарын гэртээ ирээгүүд нээж нь гайхаад нагцынхаа руу залгаж асуухад Нарыг ингээд харьчихсан штэ гэсэн юм хэлсэн юм бэлээ. Ингээд гэрийнхэн сандралтаад охиноо хайж эхэлсэн. Тухайн нутаг нь хүн амын төрөл цөвтэй, хорхон айл өрхтэй, тариал эрхэлдэг хөдөөний жижигэн тосгон юм байна. Тэгээ тосгон гадны хүн орж гарахыг ингээд тосгоных нь амархан мэддэг. Тэгээ яа гэвэл тосгоныхан бие бинийгээ бас ингээд амар сайн мэддэг. Ихэнх нь ингээд хоорондоо хамаатай саднууд тэгээ хоорондоо мэдээлэл солилцоход аюу амархан байт юм байна. Охиныг хайгаад олоогүй тул тухайн хэсгийн цагдаагийн газар дуудлага өгч охин алга болсон талаар мэдээлэл өгөөд өргөдөл гаргасан юм байна. Ингээд энэ өдөр Нарыг хайх ажиллагаа эхэлсэн. Харин охиныг ор сургаггүй алга болсон гэх сургаар сошиал орчинд бага насны охин алга болсон гэх мэдээ ингээ хурцтай тархаад олон нийт сошиал орчинд ингээ өөрсдийн таамаг эцэг эхийг нь буруутгасан болон орон нутгийн ард иргэд хайлтанд оролцох тухай сэтгэлдлүүд ингээ араасаа цацагдаж эхэлсэн юм байна. Мөн олон нийтийн бүх телевизүүд Нарын охинг алга болсон тухай Тавшан Тепе тосгоноос шууд дамжуулалтууд хийгдэж энэхүү хэргийг Турк даяараа мэдэж охиныг олдоосай гэж амар олон хүмүүс чигнээ чагнаа хүлээж ирсэн юм байна. Тухайн нутгийн аврах анги, цагдаагийн болон цагдаагийн ангиуд байгалийн гамшигтай тэмцэх газар усны аврах анги зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг гээд ажиллаж исэн. Энэ хугацаанд цагдаагийн мөрдөгч нар хамгийн ойрын хүмүүсээс нь эхэлж охины алга болох хэрэгт сэжиглэж мөрдөл тандалт хийж эхэлсэн. Үүнд охины ээж гэх Юксел, охины төрс ах Энэс, Нарины аавын дүү болох Авг ах Салим, Авг хахаа найзуулах Невзат гих зэрэг хүмүүсийг илүү их наривчил шалгаж эхэлсэн. Яагаад тэгэхээр охин алга болсон өдөр тосгоны эргэн тойронд байх камерын тусламжтайгаар тэдний нааш цааш хийсэн хөдөлгөөнүүдийг ингээд мөрдөгч нарын анхаарлыг аягүй татсан юм байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь мөрдөлтийн явцад Нарины төрс ах Инесийн гар дээрх хазуулсан мөр тэгээ нуран дээр нь бас ингээ майжуулсан хумсны мөрөөсөн ээж их нь өгсөн бүх мэдээллүүд хоорондоо ингээ зөрөөтэй аав гахын тосгон дотор машинтай нааш цааш явсан бичлэг болон зарим хүмүүсийн гэрчлэх мэдээлэл аав гахын найз Невзатын машинаар явсан хөдөлгөөнүүдийг бичиж авсан камерын бичлэгүүдийг мөрдөгч нар олж аваад энэ талаар мөрдөгч нар мэдүүлэг авсан боловч тэд охины алга болсон гэхээс өөр яагаад яаж алга болсныг мэдэхгүй өөр хүүхдээ дүүгээ хайж байна ингээд та нар гимгэн хүмүүсийг сэжигтэн гэж байцаалаа гэх мэтчлээ амар уцаартай амар ууртай уцаартайгаар цагдаагийнхантай ингээд маргалтж ийсэн юм байна. Нарын охин гэртээ ээж аав төрсөн ахын хамт ингээд ам бүл дөрүүл амьдэрд юм байлээ. Харин хэрэг гардаг өдөр Нарины аав өөр аймаг руу ажиллаар явцсан байсан. Тэгээд аав нь гэртээ тэр үед байгаагүй. Харин хичээлдээ явсан хойно тэр өдөр ээж нь бас ах нь гэртээ үлдсэн юм байна. Нариныг алга болоод хайж байх эхний өдөр түүний ах Инесийн гарн дээр хоёр тостой хатсан мөрийг мөрдөн байцаагчид ингээ анзаараад гарыг чинь хэн хадсан юм бэ гэсэн чинь Инес би маш ууртай хүн би ингээ уурлахаараа өөрийгөө хаддаг уурлахаараа өөрийгөө контрол хийж чаддаггүй гэж хэлсэн юм байна. Нарины ах Инес нь гэрийнхээ хашаанд нохой муур гэх мэт одоо амьдтыг тамлан зовоогоод алдаг тэгээд мөн дээрс нь хар тамхи хэргэлдэй гэдэг тосгоны яриа амирх байт юм байна. Ахын гарн дээр хадсан мөр Нарыных байх болзошгүй гэж шүдний хэв хэнийх болохыг нь тогтоолохоор түүнийг шүүх шинжилгээний газарт илгээсэн юм байна. Нарины ах Инесийн хазуулсан шархнаас Нарын гураны ДНХ илрээгүй юм байна. Тэгээд мөрдөнгийнх нь хэнийх нь болохыг тогтоогоогүй ДНХ уул мөр байхгүй болсон шалтгааныг Инес 3 удаа усанд орсонтой холбоотой байж магадгүй гэж үзсэн юм билээ.
Үүнээс гадна бас нэгэн баримтлага болсон. Тэр хүн нь Нарины аваг ах Салим гэх нэртэй хүн байсан. Энэ хүн нь болохоор тухайн тосгоныхоо дарга байсан юм билээ. Яасан бэ гэхээр Салим гэх аваг ахын машинаас цусны толгой болцсон юм байна. Тэгээд шинжилгээгээр Нарын охиных болох нь тогтоогдсон. Салим гэх аваг ах нь 8 сарын 27-нд энэ шалтгаанаар тэгээ баривчлагдсан юм билээ. Хэрэг гарснаас 10 өдрийн дараа гэр бүлийнх нь бүх гишүүдийг нь хөндлөнгийн байцаалд авахар дуудсан. Аав ээж хоёрыг нь мэдүүлэг өгсөний дараа сулсан ч гэсэн гэр бүлийн зарим гишүүдийг өргөжлүүлэн саатуулсан юм байна. Тэгээд энэ өдөр буюу 8 сарын 30-нд Нарины тухай бүхий л ТV, сошиал орчинд одоо шууд дамжуулалт, мэдээ болон нэвтрүүлгүүдийг гаргахыг хоригосон. Учир нь насан туршаагүй хүүхэд алга болсон байсан тодорхой. Гэтэ бас хүн амны хэрэг байж болцшгүй гэж прокурор үзсэн тул энэ нэрийн тухай олон нийтэд нээлттэй болохыг хоригосон юм билээ. Гэвч охин алга болсноос хойш 13 хоног өнгөрсөн ч цагдаагийнхаа өртгсөн хайлтаа ерөөсөө зогсоолгүй хийсэрлээсэн. Цагдаагийн мөрдөгчөд охиныг олох боломжит алтан цаг нь гэд өнгөрцөн. Одоо амь байх магадлал байхгүй ч гэсэндээ охины цогцыг хаа нэгтээ байх магадaltaй гэсэн газруудаар хайлтаа хийсээр л байсан. Харамсалтай нь 9 сарын 8-нд одоо хэрэг гараад 18 хоногийн дараа гэсэн үг шүү дээ. Өглөөний 8 цаг 45 минутанд 8 настай Нарын гүрэн охины цогцыг тухайн Тавшаан Тапик гэдэг тосгоноос 2 км-ийн зайд ээж тутмаас гэдэг нэртэй голын дагуу чулуу болон буц сөөгний дунд ингээд шуудаад хийгээд өнгөлн далтсан байдалтайгаар олсон юм байна. Ингээд алга болсон охины хэрэг хүн амны хэрэг болон өөрчлөгдсөн. Охины цогцос олдсны дараа ойр дотны бүх хүмүүс буюу аав ээж аваг ахыг нь өргөжлүүлэн саатуулад хамаатны сэжиг бүхий этгээдүүд тэгээд тосгонд оршин сууж байгаа тодорхой 24 хүмүүсийг бүгдийг нь баривчилж байцаах басан юм байна. Эдгээр баривчлагдсан хүмүүсээс аавыг нь хамгийн түрүүнд сулсан. Яагаад гэвэл хэрэг гарах өдөр аав нь өөр амьд байсан. Тэгээд гэрчийн мэдээлэлгээр баталсан юм байна. Ингээд уг хүн амны хэрэгт ах инээсийг нь сэжигтэн байх магадaltaй гэх болсон. Талиг чохин Наринд задлан шинжилгээ хийж задлан шинжилгээний эхний үржилсэн дүгнэлтэнд цогц нь ялзарчихсан. Тэгээд нас арсан он сар өдөр шалтгааныг тогтоох боломжгүй. Том гэмтлийн шимж тэмдэг илрээгүй. Шалаас бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг бас илрээгүй. Гэтэ зүүн хөл нь хуурч өвдөгний хонхорхой нүс нэгэ мултарсан байдалтай байсан. Тэгээд ам хамар нь битүүрсэн. Хүзүүг нь дарж боомсноос болж ингээд амьсгал нь богдоод нас орсон гэж мэдгдсэн юм байна. Шүүх хэмжлэх хүрээлэнгээс том ах инээсийн гаран дээр хазуулсан уул мөрийн талаар мэдэгдэл хийсэн юм байна. Гэтэ хазуулсан уул мөр нь Нарын гүрэний хуу эсвэл ээж Юксел гүрэний хуу гэдгийг нарийн ялах боломжгүй гэж мэдгдсэн юм байна. Байцаалтын явцад авгийнхаа найз буюу Невзат гэх хүн цогцыг голд нууснаа хүлээсэн юм байна. Уг этгээд нь гэр нь Нарины гэрийн урд талын замд байдаг. Хэвлэлийн мэдээснээр Невзатын машин цогцос олдсон газрын өөдөөс харсан камерт харагдаж байсан юм лээ. Тэгээд камерын бичлэгээс хараад Невзатыг шууд баривчилсан юм билээ. Түүний өөрийн эзэмшлийн машинаас нь талигч өхний ДНХ дараа нь илэрсэн. Тэгээд үүний дараа мэдүүлгээр Нарины аваг ах гих Салим гэдэг хүн нь Нарины цогцыг машинда авчирж өгөөд би чамд 200 мянган лира буюу Монгол мөнгөөр 20 сая төгрөг өгье. Чи ингээд цогцыг устгаад өг гэж асуусан юм байна. Тэгээд Невзат мөнгөний төлөө цогцыг нуусан гэж өмнө мэдэгдэжсэн ч тэгээд Невзат нь дахин мэдүүлгээ солиод өөрчлөөд Салим гэх аваг ах нь намайг занал хийсэн. Тэгээд занал хийсэнд бол би цогцыг нуусан гэж мэдэгдсэн юм байна. Мөрдөгчд Невзатыг утсан дээрх ярианы бичлэг болон мессежүүдэд устгасан болохыг тогтоосон. Охины цогцос олдсон өдрөөс хойш охины ээж, төрсөн ах, аваг ах нар нь ямар ч тодорхой мэдүүлэг өгөхгүйгээр ингээд таг чимээгүй суугаад байсан гэсэн. Энэ үнэхээр маш ачаалттай байсан. Харин Нарын охины аваг ах Салимийн тухай тодорхой мэдээлэл ерөөсөй байдаггүй мэн. Гэтэ авах нь бол тухайн тосгоны дарга байсан. Тэгээд нэлээ мөнгөтэй, баян чинэлэг тухайн эмэгтэй нэр хүндтэй хүн байсан юм байна. Тэгээд авах нь өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг өгнө гэсэн боловч түүний өмгөөлөгч болох эмэгтэй түүний өмгөөлөхөс хүртэл татгалцсан юм байлээ. Тэгээд угаасаа алсан мэдэж байгаа. Тэгээд машинаас нь ДНХ-ийг олдсон болохоор угаасаа ойлгомжтой энийг өмгөөлөд угаасаа ялахгүй гэдгийг мэдчихсэн болохоор энэ эмэгтэй миний бодлоор татгалцсан гэж би бодож байна.
Тэгээ үүнээс хойш аав ах нь тэгээ дуугаа ах хэрхээ идлээд ингээд юу ч харахаа болсон юм байна. Мэдээгээр с ิจ гтнүүдийн утасны GPS болон төхөөний мэдээллийг ил болгосон. Наарын охин өдрийн 3 цаг 15 минутанд зам дагуух сургуулийн камерт бичигдсэн. Тэр замаараа угаасаа дандаа сургууль руугаа ирж явдаг байсан юм лээ. Тэгээд ээж өвсөөл нь Салим руу 3 цаг 20 минутаас 3 цаг 35 минутын хооронд ингээд 3 удаа залгсан байсан. 3 цаг 15 минут наарын камерт харагдсан гэхээр 5 минутын дараа ээж нь аав ах руу залгаж 15 минутын турш ирсэн байгаа юм. Яг энэ үед аав ах нь наарын нэг гэрт байсан тогтоогцсон. Яг энэ үеэр нь Сэлам нь найз Невзаттайгаа ингээ уцаар дуудлага хийсэн хугацаа бас таарч исэн. Тэгээ уцны байршлан бас нарын нэг гэрт ойрхон байсан гэж тогтоосон юм лээ. Мөн хэрэг гарсан өдөр нарын нэг гэрт хит их ус хэрэглэж байсан гэсэн тогтоогцсон. Тэгээд дараа нь ингээ с ิจ гтнүүдийн 6 нь ингээд уцаа устгаад зарим нь бүр ингээд уцаа солисон байсан явдал нь тэднийг ингээ с ิจ гтнэр татах хамгийн том шалтгаан болсон юм байлээ. Тэгээд нарын гэх охины шарилыг 9-р сарын 9-нд оршуулсан. Охины амь насыг яагаад хөнөөсөн, хэрхэн хөнөөсөн тухай хэргийн тодорхой мэдээлэл одоогор байхгүй. Яагаад гэвэл одоо гэмт хэрэгтнүүд мэдүүлэхгүй ингээд чимээгүй болчихсон. Гэмт хэрэгтнүүд шүүхээс шийтгэл оногдуулах хурал нь хойшилсаар хагаад энэ хэргийн шүүх хурал бүхэл бүтэн ингээд 1 жилийн турш үргэлжилсэн юм байлээ. Тэгээд дөнгөж сайхан одоо 2025 оны 9 сарын 28-нд нарын охины хэргийг эцэслэн гээ шийдвэрлсэн юм байна. За одоо ингээ ямар хүмүүст ямар ялгаанастыг хэлээ. Ээж Юксел Гуран болохоор хүнийг санаатайгаар алсан алхад оролцсон хэргээр бүх насаар нь хорих ял. Аав ах Салим Гуран хүнийг санаатайгаар алсан алхад оролцсон хэргээр бүх насаар нь хорих ял. Төрсөн ах Инес Гуран хүнийг санаатайгаар алсан тэгэд алхад оролцсон хэргээр бүх насаар нь хорих ял. Аав ах найз гэх хүн Невзат Бахтияр нотлох баримт устгасан хэргээр 4 жил 6 сарын хугацаатай хорих ял шүүхээс тус авсан юм байна. Тэгээ шүүхээс тухайн хэрэгт холбогдуулах нийт 24 хүнийг баривчлан шалгаж хэрэгт холбоотой 19 хүнд ял оноос юм байна. Бүх насаараа хоригдох яллыг 3 хүнд 3-аас 4 жил хорих яллыг 13 хүнд юм байна. 1.8 жилийн хорих яллыг 3 хүнд тус шүүхээс шийтгэл оноосон. Тус хэргийн оролцогч нар тэдгээр гэр бүлийнхний ах トゥ хамаатаас одонгууд байсан нь бас амар харамсалтай санагдсан. Гэмт хэргийн гол шалтгаан асуудлыг тайлах үнэхээр боломжгүй байгаа нь хүртэл ингээд бас амар харамсалтай байсан. Гол этгээдүүдийн хэргийн тухай ямар тайлбар шалтгаан болсон процессыг талаар хинч одоо мэдээлэл өгөөгүй болохоор ямар ч мэдээлэл одоохондоо байхгүй. Хүмүүс ингээд гэртээ авиг телевиз үздэг, мэдээ үздэг, тимдэж тэрүү ингээд мэдээний сайт одоо мэдээний сувгууд ингээд төрөл сувгууд амар их байдаг хгүй юу. Тэгээд мэдээний болон дээрээ ингээд том доктор, профессор ингээд янз янзын том мэрэгчлэтнүүдийг ингэж авчирч анализ ч юм уу их ярьслага хийдэг хэсэг аих байдаг. Тэгээд энергийн хүрээнд түрк устай алдтай ингээд мөрдөн байцаагчдыг авчирч агаад өөрсдийн одоо хэргийн талаарх төрнөлтэй гэд хүмүүстэй аяг хүрэгдэх хгүй юу. Тэгээд энэ тамгалаар болохоор хамгийн ойрхон боломжит төлбөр нь ингээд нарийн ах Инес гэх хүн одоо дүүгээ хүнээсэн байх магадлал маш өндөр гэж ярьж байгаа юм билээ. Тэгээд надад энэ ч гэсэн айгүй ойр санагдсан. Яа гэвэл ах нь ингээд хашаанда нохой мууралаад ингээд амтэн ингээд зовоогоо тарчлаагаад тэгээд дээрээс нь хар тамхи хэргэлдэг гэдэг яриа тусган даяараа гэж яригдтiin байлээ. Тэгээд гинт ингээд гаднаас нь орж ирсэн дүүгээ нохой муур ингээд тамалж байхдаа баригдсан. Тэгээд дүүн ингээд ээждээ хэлнэ гэдэг ч юм уу эсвэл айж сүрдүүлдэг ч юм уу тий. Тэгээд энэс нь өөр айсандаа ам хамрыг таглаад амьсгал богдуулж алсан байх магадaltaй гэд тэр шинжээчд үзэж байгаа юм билээ. Тэгээд энэ хэрэгт ингээд гэр бүлэрээ ингээд амар олон хүнийг хамарсан байсан болохоор одоо нөгөө тухайн Диабакр гэдэг хотод ингээд күрт үндэсний хүмүүс ингээд амар их байдаг. Тэр хүмүүс ингээд эрэгтэй хүүхдээ охин хүүхдээс амар илүүд үздэг нэг тийм уламжлалт нэг юм дээрвийн тий нэг юм үзэл бодол нэг л биш одоо орчин үеийг ингээд ерөөс авцалдаг нэг тийм хүмүүс байдаг та. Нэгийг нь алдсан ч гэсэнтэй нэгийг нь ингээд хэрэгт унгаахгүй гэж агаад хамаатан садангаараа энэ хэрэгт холбогдсон юм шиг надад санагдсан. Энэ гэхдээ миний зүгээс л зүгээр бодсон бодол шүү. Тэгээд үзэгч та бас өөрөө юу яаж байгаа сэтгэл хэсэгт ингээд бичээд үлдээгээрэй. За энэ хэрэг болохоор сошиал медиад ингээд амар хүчтэй тархсан
Тэгээд маш олон хүмүүсийн ярианы сэдэв байсан. Нарийн гүраны зохицыг осны дараа Турк даяараа ингээд маш олон газар эсэргүүцлийн чагсаал хүртэл зохион байгуулсан билээ. Тэгээд Диабакрийн Тавшаам тэпэ гэдэг үг тосгонд түнц зориулж бас ингээд цэцгийн хэлхээ, тансаг тоглоом ингээд цэцэг болон бусад зүйлсээр чимгэлсэн. Булшин гэж барьж өгсөн юм билээ. За тэгээд энэхүү иргэн маань ингээд дуслаа. Сайхан болж өнгөрсөн болохоор бас ингээд та бүхэндээ хүргэе гэж бодсон. Тэгээд та бүхэн бас лайк, subscribe хийхээ мартаа. За дөнгөж хөгжүүлж эхэлж байгаа сувг болохоор бас та бүхний тусалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.